Сайн бацгаана. Влог 8-да 5-та морилно. За. Бид хоёр дөнгөж сая ланча идчихэд одоо ажлынхаа дээр гарч ирээд ингээд ширээний тест тоглох гэж байна. Breaker. Тэгээ найз маань дахиад оролцож байна, баярлалаа. 8 влогны хэдд нь орч би? 3-4-т нь юм бол харагдчихл байгаа шүү. Их гоё. Ер нь бол од болж байгаа. Хүмүүс их гоё сэтгэлдээ байгаа. Найз чи хөөрх юм аа, гоё дуулт юм байна. Ер нь өөрөө влог хийвэл их зүгээр хүн байна гэж комментууд яваад байгаа. Тэгээд найз л гээд байгаа л да. Чи өөрөө нэг танилцуулаад нэр басаа нэг хүмүүст хэлээч. За сайн байцгаана уу? Ганаас family vlog. Би оруулсан шүү дээ гэж байгаа чи. За. Одоо ер нь мэддэг болсон магтаа хэр талчаар гэдэг юм те. Намайг Аги гэдэг. Одоо санаатай Америкт анх ирээд танилцж байлаа. Анх ирээд танилцаад болсон анхны найзууд юм аа нэг. Тэгээд lifetime friends болсон юм да. 8 жил болсон байна найзлаад. 8 жил хамт нэг газар барыг тэрний талд нь хамт нэг газар ажилласан уу. Тэгээ одоо дахиад буцаад нэг газар ажиллаж байна. Ойрхон урднаас амьдардаг байсан. Судрыг маань төрүүлэхэд хад байсан. Маяг маань төрөхөд байсан. Биэс Агийнхаа хүүгэн төрөхөд даач хамт байж чадаагүй. Үгүй юу гэж юм. Ковид болсон байсан болохоор. Тэгээд байсан шүү Тэгээд дээ. яг ингээд энэ амьдралын бүх үе мөчөд байсан гэж хэлэх гээд байгаа байхгүй. За тэгээд өөрөө влог хийгээч гэж хүмүүс хэлсэн байсан шүү бас. Та нар үзэх юм уу? Та нар миний амьдралыг сонирхож байгаа юм. Тэг шүү. Гэтэ манай подкасттай шүү. Подкаст энэ би бас урд нь харуулжсэн. Гэтэ энэ дахиад харуулчих. Ийм нэртэй подкаст. Гэтэ одоохондоо түр зогсооцсон байгаа. Хамт хийжсэн co-host маань хүүхдэд болоод тэгээд жоохон завгүй болоод тэгээд одоо буцаад comeback хийх баха. Тэгэхээр маань дагаад хүлээж байгаарэ. Би ямар ч байсан ийшээ ороод сонирхороо 10-ийн подкаст хийсэн байгаа шүү. Тэгээ манай дурам өгөөрэй. Тэгвэл бас их гоё хийх баха. За алцсан гэж. За одоо бид хоёр алдсан зав энэ дээр. Би өчтөр хоцсон юм. Алдсан шиг амар хэлсэн үү? Нэг чадтай юм шиг алдсан шиг тийм. Би ингэж байна шүү. Чи ингэж байна. За. Хоёр чадахгүй гэхдээ яг сурчлаа. Зүгээр л self та. Yes. Юу таалаад хэлж байгаа юм. Би зөөлхөл өгөхөд яагаад энэ шүү миний хүчний хоёр нэг жоохон ярилцлага маягийн юм хийдэг юм уу гэж бодлоо. Юу вэ гэхээр Америкт нэгэнт ирээд байж байгаа 8 жил болсон. Амар сартай. Хүмүүс байна. Тэгээд бас ээжүүд эхнэр гэдэг үгнээс ярилцъя. Юу гэж бодож байна? За, чамд Америкт ирэхэд ямар байсан бэ? Би ч тэгэл Америкт ирэхэд тэгэл анх сурна гэж бодож исэн. Гэхдээ сурсан л та тэгэл яг үгүй ямар ч тийм expectation ямар нэгэн айдас ч юм уу тийм ерөөс юуж байгаагүй. Залууг яах л та тийм хүүхдтэй мөхттэй байж байгаагүй. 20-тод ирсэн. Амар жоох ирсэн. Би ч 24-д ирсэн. Би чинь эрэхтэй хүүхдтэй байсан. Тэгээд хүүхд чинь Монголоос ирнэ энэ гэл. Ер нь бол нэлээ mom responsibility олонтой байсан. Тэгээд би болохоор зөнгөж нөхөртөөгөө хойлохнаа. Ирэхэд 2 жилийн дараа ирсэн юм уу? Чи бүр амар завгүй байсан тий. Би амар завгүй их ажилдаг байсан. Мэдгүй энэ минь цусанд байдаг хаа энийг ажиллах хүн байгаа. Амар ажилсаг биш ээ зүгээр ажил хийх дуртай. Тэр чинь нэг ажилсаг биш юм. Яадаг байсан нэг та нарт хэлгүү. Яг ингээд амар busy байдаг үеэр нь ажиллаж байгаа та. Слоу болонгоот нь гяс хажуудлын ажилтаа амар ойрхон сургууль нь. Тэгээ гяс хажууд шахалхаа сургуульдаа суучаад энэ цаг сууж яснаа оройн шифтэнд дахиад ажиллаж байдаг тий. Тэр чинь тэр хичээл чинь ингэдэг байсан. 2:30-аас орой 5:30 хүртэл ордог байсан. Тэгэл оройн шифт чинь 6 гэд эхэлдэг байсан болохоор тэгээд орой хаадаг байсан шүү дээ. 6-аас эхэлдэг шифт чинь хаадаг. 4-өөс ирдэг чинь нөгөө онгойлгодог. Тэгээ би чи өглөө 10-аас хойш ажиллаа. Тэгээ орой 10 гэж тараад дундуур нь хичээлдээ суугаад заримдаа 7 хоногийн 7 өдөр ажилладаг байх та 5 өдөр нь сайхан хичээлдээ суугаад 2 өдөр нь хагас бүтэн сайндаа дахиад дабл ажиллаждаг гэсэн шинэ газараа. Тийм. Ажиллаал
Тэгэд өөр юу ч хийх нэрээ. Амин сон тэгээд ерөөсө сургалтын төлбөр амар үнэтэй байдаг гэсэн болохоор ерөөсө ийш тийш аялна, гой хувц аавна, гой юм аавна, үнэтэй цайтай юм аавна гэж ерөөсө боддгоо байсан. Зүгээр тэгэл мөнгө хадгалъя, сурыг, сурахын төлөө ирсэн юм чинь сурна. Тэгээд сургалтын төлбөрөө Монголоос авахгүй, хинээс ч авахгүй өөрөө төлнө гэж бодож цуглуулдаг гэсэн. Тэгэл яг тэрэндээ хүрч чадсан шүү те. Чадсан. Гэтэ яг хүсэжсэн сургуультай бол сурч чадаагүй. Би болохоор гэтээ яг тэр хүсэжсэн сургуультай сурсан байсан ч тэр мэргэжлэрээ ажиллахгүй л байсан юм лээ. Тэгэхээр ер нь би болохоор нөгөө бакалавра англиний багшаар төгссөн байхгүй юу. Тэгээд би нөгөө Америкт ирэхдээ одоо ингээл бас юм мэдтгүүгийн л гай заяа. Би ингэж боддог байсан байхгүй юу. Би бакалавра education чиглэлээр хийсэн учраас би master of education хийх хэрэгтэй юм байна гэж би боддог байсан байхгүй юу. Тэгээ би ерөөсөө одоо бакалаврын юм чинь магистрын юм байх хэрэгтэй. Тэгээ би ер нь багш л болох юм байна гэж боддог байсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь энэ маань буруу байж таарад би бакалавра ямар мэргэжлээс хийснээс үл харгалзаад би магистраар дахин өөр completely new одоо мэргэжлэр ингээд сурч болох юм байна гэж мэдээд гэтээ тэрийгэ мэдхээс өмнө би чинь бас community college нэг семестр сурсан шүү дээ. Тэгээ яг сурчсан чи корона гараад тэгээ тэр сургууль маань амар үнэтэй байсан. Би ажилгүй болсон. Тэгээ тэр дундуура би жирэмсэн болсон. Тэгээд би бас тэр үнэтэй сургуулиас гарахаас өөр шаардлага аргагүй болсон. Тэгээ тэр нь ч болсон баха. Ер нь ингээ миний амьдралын энэ хичээлийн энэ зам нь л бол яг юм бурхан цаанаас шийтсэн юм шиг. Яг нэг юм it was meant to be. Тэгэл дараа нь master of science-аар хийгээд одоо UPT хийж байгаа. Америкт 8 жил гэхдээ амар хурдан өнгөрдөг тий. Чамд ингээд 8 жил болсон юм санагдав. Итгэхгүй ерөөсөө амар сонин яг тэр 20 оноос ер нь бол анх ирснээс 2 жилийн одоо нэг 6 жилийн тэр memory бол айгу бүдэгхэн шүү дээ нэг юм амар завгүй байдаг болохоор тийм амьдралыг ерөөсөө нэг тийм enjoy дэж чадаагүй юм шиг мөртлөө яг enjoy дэж чадах байсан юм ухээр бас чадахгүй зүгээр л яг тэр үеийн зорилго нь сурах мөнгө хураах байсан болохоор тэрийг л яг хийсэн. Тэгээ зорилгоо биелүүлсэн гэдэг чинь бол том юм байна л да. Би чамаас нэг юм асууя заяа. Одоо ингээл корона болол за би ингээд яг корона болоход яг community college дүнтэй газар ингээд сурч исэн. Тэгэл жирэмсэн энтер болол гэртээ сууж байгаа. Тэгэхэд чи яг корона ингээд болоод хүн болгоны толгойд нэг юм бодол орж ирсэн шүү дээ. За одоо ингээл нэр өгчүүл яана. Юу ч хийж амжааг байтал ингээд өгчүүл яана гэж бодож исэн шүү дээ. Чи тэгж бодсон уу? Би яг жаа өвхөнч гэж бодоагүй л дээ. Би хамгийн их санаа зовж исэн юм бол Монголд ээж аав хоёртой амар санаа зовж исэн. Хол байсан. Тэгээд тэр үчи хүмүүс бүр амар өвхөөл ээж автаагач уулзч чадахгүй өвчтөн хүмүүс чинь тусгаарлагдал буу юм болсон шүү дээ. Тэр л амар том айз байсан. Тэрнээс биш би бол өөрөө өгчгүй дээ гэж бол бодоагүй. Гэтэ ямар ч байсан амар ер нь л амарлын болоод байна гэж бодоод айгаал байсан ч шиг. Тийм би болохоор яг ганц харамсаж исэн юм болохоор яг хүүхдтэй болсныхаа дараа яг одоо харамссан гэх юм уу. Гэтэ ингээ хүүхдтэй болсондоо би юусаа харамсаагүй амар аз жаргалтай. Тэгсэн мөртлөө хүүхдтэй болоогүй байхдаа одоо юу хийгээд вэ гэжсэн хаар дураагүй л гэж би бодсон. Чи угаасаа хүн болгоны боддог. Тэгээ ингээ бодохоор яг ингээ тэр үед надад угаасаа аялах одоо юм илүүтэй гарах мөнгө байгаагүй, хоёрт цаг байгаагүй, гуравт тийм яг тийм хүсэл бол бас байгаагүй байхгүй юу. Тэгээд тэгсэн чи яг хүүхд төрснөө дараа мөнгө гэл гүгээд байснаас бараг тэгэл яах вэ? Мөнгө бол гарсан мөнгө бол ороод ирдэг гэдэг нь одоо ингээл амьдралын ингээл мөнгө олох ажил хийгээд мөнгө олох тусам ингээд мэдчихэж байгаа юм л да. Тэгэхээр хэрвээ үнэхээр яг ингээд амар аялах мөрөөдөлтэй зоригтой тэгсэн мөртлөө одоо мөнгөндөө санаа зовоод идэх хүмүүс ах юм бол бараг зүгээр тэгээд аялж исэн тэр юм бэлээ. Тэгээ яг дахиад нэг удаа корона шиг юм болоход үнэхээр бүр тэр нь бүр амар юм болоод дэлхий үнэхээр сүрхээр бол тий. За мууяр сүрхээр болвол нэрээ тэгээд харамсгал юм байна лээ. Бас ингээд хүүхд мөхтэй толго байгаа залуу хосууд бол иш тийш ер нь яваад гарч ороод илүү их дурсамж бүтээжсэн дээр юм байлээ гэж би бодсон яг тэр үедээ. Гэтэ яг оройтойгүй л дээ. Одоо ингээ хүү маань том болцоод хүүтэйгээ хамтдаа хийх гэж байгаа байхгүй юу тэр гой дурсамжуудаа. Тэгээ манай хүү Монгол яваад 5 сар болсон. 5 сар. Тэгэл хүмүүс болохоор ингээл асууж байгаа асуулт нь за одоо яасан нөхөртөөгөө та хоёр өстө анхных шиг ингээл амар гоё яана уу? Та хоёр завтаа гоё яана уу? Хүүхэд байхгүй гоё яана уу? Ингээл хүмүүс ингээл амар их тийм комент хэлж байгаа юм. Тэнгүүт чинь ингээ ботхоор үгүй амар муухай. Амар утгартай. Хүүхэд байхгүй болохоор
бүх одоо ингээ хийж байгаа нэг заримдаа ингээл бит хоёр ч гараал нэг юм иш тийш явж байгаа. Амар утгартай. Нэг очсон шинэ газартаа ингээл дараа эрэхтэй хүүгээ авчирээ. Хүү маань байсан бол хоёлаа энд ингээд хийм байна. Хүүгээ авчирээ дараа нь хүүгээ энийг үзүүлээ. Хүүтэйгээ хамт байсан бол гэж амар их бодсон. Тэгэхээр ер нь бол яг уу жоохон би амарсан. Гэхдээ нэгдүгээрт ментали хүүхдээ сансан. Хоёрдугаарт хизээч миний амьдрал буцаад хүүхдэггүй байсан үе шиг байхгүй мэн гэдгийг ухаарсан. Том сургамж болсон байна тийм үү? Ойсгороо. Дахиад явуулах уугүй юу гэдгийг дахиад явуулах уу гэвэл тухайн үеийнхэн цаг үетэй гэж. Яг одоохондоо шинээрээ байгаа учраас нөө. Шинээрээ. Дараа жилийн үдээд манай хүн Монгол явцагцсан сууж байгаа юм. Хүмүүс тэгдэг байхгүй Америкт яг хоо стресс багтаа нь бол үнэн. Үгүй шүү дээ. Миний бодлоор Америкт бүр илүү стресстэй. Яг хоо санхүүгийн хувьд үгүй санхүүгийн хувьд биш ээ. Юуны хувьд одоо ингээд визаны хувьд. Одоо ингээд ингэдэг байхгүй юу? Одоо ингээд манай монголчууд чинь ингээл оюутны визтэй тий над шиг байгаа байхгүй юу? Оюутны визтэй хүнд бол бүр бүх юм амар төвхтэй. Надад бол энэ амьдрал бол үнэхээр жоох стресстэй байгаа. Яг үндэ. Ингээл нэг имлэг яваад үзүүлчих юм тий амар өндөр төлбөртэй мэдээж тэнгууд гадаадын оюутнуудад ингээд эрүүл мэндийн даатгал гарах нь ингээд бага. Тэнгууд гадаадын оюутан болгоны нийгмийн даатгалын дугаар байхгүй. За тэрийг нэг гуйж говшид сургуулаас арай гэж нэг юм олж авлаа тий сургууль дээр л ажиллах боломжтой. Тэгэнгүүт тэрүүгээрээ өөр газар ажиллаж болохгүй. Тэгээ за ажиллахгүй маань за ингээд сургууль дээр ажиллах юм хэрэг сургуулийн ажил нь олдохгүй. Ажил олдсон ч гэсэн амар бага үнэтэй хамгийн бага цалингаар цалинжуулна. За тэгээ байж идэл за нэг сошиалтай болсон юм чинь одоо нэг юу яа да нэг health insurance авъя гингүүд зарим нь батлагдсан ч амар өндөр үнэтэй. Тэгэнгүүтээ тэрнийхэн coverage нь маш бага. За тэгээ байж идэл ингээл тэгээ улсаас нэг юм улсын нэг юм хөтөлбөрт хамрагдчихий те одоо ингээл тусламжийн тий одоо снап тэгэл янз бүрийн одоо ингээ мөнгөнд тусламж үзүүлдэг юм ууг нь ингээд бид нар ингээд орлогын хувьд бол ингээд болох гээд байгаа байхгүй. Тэнгүүд авч болохгүй гэдэг. Авчих юм бол дараа нь ногоон картанд аплайтгаад чинь төв болно гэдэг. Тэгэл амар хэцүү ингээл амар их бодох юм та. Тийм шүү. Тэгээд хамаг юм амар үнэтэй, эмнэлэг нь үнэтэй, цэцэрлэг нь үнэтэй. Цэцэрлэг бүр юу хоёлоо тэр нэг зүгээр манай гэрээ урталтай нэг айтаахан цэцэрлэг байдаг байхгүй юу. Тэгтээ тэр нэг тийм гоё бишээ зүгээр нэр мэрээ зүгээр. Үгүй нэр мэрээ зүгээр цаасаар хайшлаа хийж юм. Би бүр тэгээд энэ чинь яг амар суртыг биш байх та гэсэн чинь сартаа бараг $1500 төлөхгүйсэн. Тэгээд жилийн $18000 гэсэн байхгүй. Тэгэхээр ер нь Америкт ирчих юм бол яг жаргана гэж хүмүүс бодоод идэг юм шиг байлээ. Яг энэ үндэ бол төвчрээ байхгүй. Тэгээд юм байхгүй утаа өнөр байхгүй. Төвчрэн хотод бол төвчрэн шүү. Тэгээд утаа өнөр байхгүй нь бол үнэхээр сайхан л та. Зөвхөн орчинтой. Яг талархах юмнууд бол зөндөө байдаг. Хүн хэрвээ чадах юм бол ажиллах боломж байгаа. Гэхдээ визний асуудалгүй хүн шүү дээ. Визний асуудал болоод ирэхээр тэгээд яг уу ингээл нөгөө туулаачлал ажиллаж болно л доо. Тэнгүүд дараа нь ирэх стресс харамтны амар өндөр байдаг баг. Дээрс нь одоо бол бүр амар болж байгаа Америкт. Яа гэвэл Трамп ч амар их юмнууд хийгээд хууль бусаар ажиллаж байгаа хүмүүсийг чинь ажиллах хэрэггүй байж ажиллаж байгаа хүмүүсийг чинь хөөж гаргаад буу юм болж байгаа байхгүй. Тэгээд яг ийм үед манай монголчууд ч нэг аяллаа визтэй эренгүүтээ ажиллаад яваад идэг. Ийм үед бас зөв сонголт уугүй юу гэдгээс бодох хэрэгтэй байх шүү. Түр бүр амар юм болоод байгаа тий. Нэг хар хүн Украин хүүхнийг шууд метронд явж байхад нь шууд хутгалаад алж малцсан заяа. Тэгснэ өчигдөрхөн нэг конгрессийн нэг хүнийг конгрессийнх биш юм шүү тэр чинь. Конгресс орох гэжсэн хүн юм шүү гэж. Мэдхгүй би зөв тэр чинь би комедиан гэж ойлгоод байсан. Комедиан биш ээ. Улс төрч хүн байхгүй юу? Congressman гэснээр би комедиан гэж үзсэн. Юу гэж комедианы хүн бодож алах юм. Congressman тэгээд түрүүч нөгөө хамгийн анхны Donald Trump-ийн presidency үеэр нь Donald Trump-тай ойрхон ажиллаад тэгээд яг олон танигдсан юм шүү тий. Тийм үү. Мэдгүй би ямар ч байсан нэг кампайн явагдаж байгаа. Тэгээд амар олон хүмүүстэй уулзалт хийгээ байжсэн чинь шууд гаднаас бодоод хүзүүр нэг удаа бодоод өгсөн 31 настай хүн байсан. Өчигдөр болсон явдал. Тэгээд амарч юм галт буу юм зэвсгийн гэмтгэрүүд амарх гардаг. Бас зөвхөн тэр буудаан ч биш заа. Ингээд бас хүүхдээ сургуульд өгөхөд бас амар хэцүү. Яг ингээд сейф үгүй юу. Энд чинь ингээд би энд ирээд Монголд одоо ямар гэдгийг нь одоо мэдгүй. Одоо л тийм болж иж магадгүй. Бидний үед ч одоо би I'm traumatized
I have anxiety энэ гэж нэг юм бид нар ярьж байгаагүй шүү дээ тий. Ингээл бид нар ингээд яг уу энэ бол сэтгэл хөдлөл гэдэг. Гэтэ тэр сэтгэл хөдлөлийг амар шат хийдэг байсан бол ойлгомжтой л да. Тэгээ нэг ингээл жоохон өөрийгөө илэрхийлэх гингүүд эцэг эхчүүд битээ сайлаар битээ гуц гэдэг ч юм уу. Битээ маягл чиний үед юм, миний үед юм байгаагүй энэ чи зүгээр өстө эрхэлжиж гэл. Окей, something like that. Тэнгүүд би энэ Америкт ирээд ингээд юу ойл ингээд харсан гэсэн чи яг бид нарын үеийн залуучууд нь ч гэсэн адилхан би anxiety-тай, би ингээд айцтай, би ийм юмны айцтай, би тийм юмны айцтай, би ажил амар их айцтай. Хөө тэгээ ажилласан би ADHD-тэй, би ингээд polar disorder-тай л гин, bipolar-тай л гин тэгэл байжснаа ингээд би сэтгэл зүйчдэр авдаг мавдаг гэл багасаа явсан гэл. Тэгсэн мөртлөө яг тийм асуудал ярьдаг хүмүүс нь ингээд нэг тийм амар сүртэй гоё ажил хийдэг чгүй. Тэгэл бид нартай адилхан зөвч мөгч хийгээл чи тэгээд юу ярих гэсэн бэ? Хүүхдээ сургуульд бас айдаг гэжсэн аа. Тэгээд одоо тэнгүүд одоо тиймэрхүү хүмүүс нь одоо тийм амар айцтай эсвэл ийм амар сонин сэтгцэн одоо өөрийгөө өвчнөтэй гэж өөрийгөө онцлоод байгаа хүүхдүүд нь очиод сургуульд хүүхдүүд алаад байгаа байхгүй. Тэр чинь ингээд бид нар шиг ийм grown up болсон ийм том хүмүүс очиод тэр жоохон хүүхдүүдийг будаад авахгүй байгаа байхгүй. Зүгээр яг адилхан ангийнхан хүүхд нь ороод зүгээр нэг shotgun барьж ороод бүгднийг ингээд будчихж байгаа байхгүй. Энд чинь амар байгаа байхгүй. Саяхан бас сүмд гэтээ тэр хүү бол насан турш зүүн байсан юм шиг л шүү дээ. Мэдгүй. Minneapolis төлөө шууд сүм рүү орон, Christian сүм рүү оронготой бахан хүн бодоод 2 хүн л өгсөн гэж сонссон. Би саяхан бас тэр Utah-д нэг сургуульд бодлогосон гэсэн. Тэгэхээр яг үндэ нөгөө Монголд уг нь хүүхдийн аюулгүй байдал энэ төргээл айгүйх ярьдаг шүү дээ. Дээрээс барилга дээрээс юм хамуундаг тийм аюулууд байна. Гэхдээ энд бас аюулгүй мүү гэхээр биш байхгүй юм галт зэвсгийн аюул бол амар баг хүн болгоно буу эзэмших хэрэгтэй гэдэг эсвэл тэгэл худалдаж аваад өөртөө хамгаалах гэдэг үүднээс тэгээд энэ шар хүмүүс ч юу нь бол гэртэнд буу байж дэмшүүлээ шар харуудад тэгэл хүүхдүүд нь бууг нь аваад амар юм үлдээл яваад байгаа шүү дээ. Тэр тал дээр бас амар санагддаг. Дээрэс нөгөө харт амих марихуаны хэрэглээ гээл те. Ер нь дунд сургуульд ороод эхлээл явчихдаг юм шиг байлаа л те. Тэгэхээр би бас 3 хүүхэдтэй хүний хувьд том болж байгаа хүүхэдтэй хүний хувьд бас санаа зовж байдаг. Тэгээд манай хүүч одоо саяхан 3 настай хатад дийгэр тавьж байгаа байхгүй. Тэгсэн чинь бид нар ингээд юу гэлээ fire drill хийсэн гэдэг жаахгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэр нь болохоор би зөв гал гарахад ингээд эднэр ингээд авдаг арга хэмжээ юм болов гэсэн чинь хүн буутай хүн орж ирэх юм бол хүүхдүүд хаана нуугдах вэ гэдэг тийм drill хийсэн байхгүй юу. Тэгээ ингээд ланкет нөмрөөд ингээд нэг юм буланд ингээд чимээгүй буланд ингээд суух хэрэгтэй мэрэгтэй. Тэгээ тийм practice хийж байна. За тэгээд Америк Монгол буцна гэж боддог уу? Юу гэж боддог вэ? Би яг хэлж мэдгүй л байна. Яг Монгол руугаа буцах бас мянган шалтгаан байна. Америкт үлдэх хэдхэн шалтгаан байна. Яг үнэндээ болоо. Гэхдээ тэгээд яг ингээд Монголд очиод яг яг ингээд амьдрал ах л та. Яг чадахгүй юм бол байхгүй. Илүү сурсан мэдлэг байна. Тэгэл ингээд ер нь бол хийхээ хувьд хийн тэгэнгүүт миний ингээд том болоод одоо энэ adulthood гэж хэлсэн шүү дээ. Том болсны ихэнх хугацааны өнгөрцөн. Тэг би энд ажил хийж үзсэн, энд ажил хийж мэднэ. Тэнгүүт бас Монголд очиод Монголын нөгөө нэг юм юутай ажил болоо гэдэг юм уу та нийцэх юм уу эсвэл хуваараа юм хийвэл яад юм бол мэдгүй. Тэгэл ер нь бол ингэж боддоо шүү дээ. Үнэхээр ингээд амар хэцүү байгаадах юм бол буцах гэр байгаа. Хүлээгээд авах Монгол гэдэг сайхан их ормон байгаа учраас би энд их омглон амьдрал юм аа. Томотгүй буцах болно. Та нар Монголд очихоор сайхан хүлээж аваарэ. Тэгэрээ одоо би нөгөө нэг мондог ютуберуудыг үзэл байгаа. Тэгээ мондог хүмүүс ч юм уу тэр Монголд очиод бүр гоё болсон байна, бүр боломж байна гэд яриад байгаа. Тэр бичлэгнүүдийг би үзээд бас маш гоё урам аваад ер нь би юмаа сайн хийж аваад Монголд очиод бас боломж байгаа мөлөө гэж бодоод хийгээд байгаа шүү. Тэгтээ би бас ингэ заавалчгүй Монголд очиж байх хотод амьдрах байх хотод эцэж амьдрахгүй чинь. Чи угаасаа тархных тийм. Би бас бодоол л да. Би ч яг хотод төрж өссөн манай авч хотынх уул. Тэгтээ би бодсон яг тийм ингээл амар төгжрэл амар утаатай гэд байгаа мөртлөө тэрийг мэдсээрэж тийшээ очиж амьдрах жоохон утгагүй байхгүй юу. Угаасаа бүр хаа байсан тв алгасаад энд ирээд амьдарч тгийс нь эхлээд амьдарч үтсэн хүн байж яагаад зүгээр хотын өөр нэг хотод
Монголын дархан ч юм уу Эрдэнэт ч юм уу өөрний хотод очиод амьдарч болохгүй гэж бодсон. Манай дархан гоё. Дархан бол хот. Дархан бол хот гэдгийг хэн болгоно. Эрдэнэтийн яасан? Эрдэнтийн харин манай дарханыхыг нэг аим хөдөөнийх гэж яриад байдаг. Эрдэнэт ямар юм би бол хойлонд нь очив зөв. Энэ сий хасаарай гэж. Оруулна да. Хас гэсэн бол оруулт юм ч гэж. Гэтэ манай дархан амар гоё. Эрдэнэт бас гоё хот байлээ. Тэгээ ер нь бол гоё тэгэл хөгжүүл байгаа юм билээ. Манай дархан ч бүр өргөө кино театр матартай. Бүр янз янзын гоё юмтай болсон гэсэн. Байдгүйсэн үү? Байдгүйс кино театр матар байдгүй. Тэгээд Монголын хамгийн анхны дүүжингүүр мөр гэл. Ер нь бол парк марк амар гоё. Ер нь гоё штэ. Харин нүгэж та нар. Гоё сонсогдоод байгаа. Харин тэгээд би бас тэгж бодсон байхгүй ингээд гоё олон үзэгчтэй болж байгаад заавал хотод амьдрахгүй өөр газар боломж байна шүү гэдгийг харуулдаг контент хийдэг ч юм уу яадаг чинь тий. Ямар нэгэн юм хийж байгааг их жоохон нөлөөлөл гэж боддtiin да. За хойлоо ажилд орох. Окей. За хамт байсанд баярлалаа. Манай нэзийг дахиад өөр нэгэн өнцгөөс харлаа. Өнцгөөс харсан баха та нар. Таалагдсан бол комент бичээрэй, сэтгэлдээ үлдээгээрэй. За бай.